Сайн байцгаана уу. Эрхэм үзэгчдийн уран амгалан гэлтгийа. Өнөөдөр 9 сарын 22 дахь мэдээгээр та бүхэнтэй уулзж байна. За энэ мэдээ бол үндсэндээ өчигдөр инкелүчийн гаргасан H1B визтэй холбоотой зарлагтай холбоотой. За өчигдрийн гарсан зарлаг бол үндсэндээ маш олон зүйл тодорхой бус ерөнхий ийм зарлаг гарсан. За үүний мөрөөр дэлхийд даяар энэхүү H1B визтэй холбоотой бүх хүмүүсийн дунд туурайлдсан ийм үл ойлголцох байдал үүссэн. За тэр ч байтугай Google, Meta зэрэг компаниуд өөрсдийн ажилчдад хандаж энэ талаар бас мэдээлэл гаргасан зэрэг гадаадын орнууд нэг ялангуяа энтхэг өмнө Солонгос зэрэг орнууд мөн үүний мөрөөр тус тусынхаа хэмжээнд бас мэдээлэл гаргаж энэ талаар бас ойлгохыг хичээж чармааж байгаа ийм үйл явдлууд болж байна. За тэгвэл энэхүү олон түмний төрөгдүүлсэн зарлиг гарснаас хойш үндсэндээ нэг өдөр буюу 24 цаг орчмын дараагаар төрийн байгууллагууд энэ мөрөөр тайлбар хийж эхэлж байна. За тухайлбал та бүхэн харж байна. Өнөөдөр үдээс хойш 5 цаг 20 минутанд хэл хамгаалах газар буюу CBP байгууллагаас энэ талаар албан ёсны тайлбарыг хийлээ. За өнөөдөр 9 сарын 5 цаг 22 минутанд энэхүү мэдээллийг хийсэн. За ингээд эдгээр байгууллагуудын хийж байгаа мэдээлэл бол үндсэндээ өчигдөр инкелүчийн гаргасан зарлагыг тайлбарлсан. Улмаар энэхүү зарлаг бол зөвхөн өнөө шин буюу 9 сарын 21-ний шөнийн тэг цагаас хойш өргөдлөг гаргаж байгаа шинэ өргөдлөг гаргах хүмүүст хамаарна гэдгийг бол тодорхой хэлж байна. За тиймээс өнөөдрөөс өмнө буюу 9 сарын 21-ний шөнийн тэг цагаас өмнө өргөдлөө гаргасан байсан. За мөн өмнө нь визтэй байсан. Одоо Америкт визээр ажиллаж байгаа эдгээр хүмүүст зарлиг хамаарахгүй гэдгийг эдгээр байгууллагууд бол тодорхой ярьж тайлбарлаж байна. За мөн өнөөдөр үдээс хойш 5 цаг 35 минутанд USCIS цаашлын албанаас мөн энэхүү мэдээллийг бас давтаж гаргасан байгаа. За цаашлын албаны мэдээнд дурдсанаас үзэхэд ерөнхийлөгчийн гаргасан H1B визтэй холбоотой шаардлагууд нь зөвхөн шинэ өргөдлөг гаргаж байгаа хүмүүс эдгээр хүмүүст хамаарна. За харин 21-ээс өмнө өргөдлөг гаргасан хүмүүст хамаарахгүй гэдгийг бол тодорхой зааж өглөө. За нэгэнт эдгээр 9 сарын 21-ээс өмнө өргөдлөг гаргасан энэ өдрөөс өмнө визтэй байсан эдгээр хүмүүсийн хувьд хэлийн хориг үйлчлэхгүйд нь тодорхой болж байна. За үүнээс өмнө бол үндсэндээ гадаадаас H1B виз авч ирж байгаа хүмүүс хил дээр буцаагдах нэ гэдэг ийм шүүмд болгоомжлол байсан. За тэгвэл ийм үйл ололцох байдал үүссэн учраас хэл хамгаалах газраас эдгээр хүмүүсийн хувьд хэлээр орж гарахад явна нэгэн асуудалгүй гэдэг ийм тайлбарыг бол нэмэлтээр хийлээ. За тиймээс дахин хэлэхэд 9 сарын 21-ээс өмнө H1B визтэй байсан мөн визээр ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийн хувьд нэгдүгээр энэхүү зарлигт хамаарахгүй. Зарлиг гэдэг маань ажил олгогч нь 100 мянган доллар төлөх шаардлагагүй. Нөгөөтэйгүр эдгээр хүмүүсийн хувьд Америкийн хэлээр орж гарахад явна нэгэн саад учрахгүй гэдгийг бол хэл хамгаалах ерхий газраас нэмэлт тодруулгаар олон түмэнд мэдээллээ. За ингээд өнөөдөр манай 7 хоногийн мэдээгээр энэ тухай бас ярьсан хэдий боловч эдгээр төрийн байгууллагуудын албан ёсны тайлбар мэдээ гаргахаас өмнө өглөө бичигдсэн байгаа. За тиймээс үүний мөрөөр бас тайлбар мэдээг би өөрийн Facebook хуудасаар бас тодорхой хэмжээнд ярьж залруулах хийж анхааруулсан байгаа. За хэдийгээр төрийн байгууллагууд ийхүү яран сандран тайлбар мэдээ хийж байгаа боловч үүнтэй холбоотой мөн маш олон чухал мэдээллүүд тодорхой бос хэвээр байна. За тухайлбал H1B визээ сонгуулж байгаа эдгээр хүмүүсийн хувьд ямар журамд хамаарах, шинэ өргөдөлд хамаарах хэсэг. За мөн одоогийн H1B визээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд энэхүү төлбөрийг төлөх ийм шаардлага үүсэх хэсэг. Зэрэг мэдээллүүд тодорхой бос байна. Тиймээс ойрын хугацаанд магадгүй төрийн байгууллагууд эдгээр тодорхой бос байгаа мэдээллүүдэд мөн энэ мэтлэнгээр тайлбар хийнэ гэсэн хүлээлттэй байна. За ингээд мэдээж энэ талаар явна нэгэн шинжилсэн тайлбар мэдээ гарсан дөрвийг иргэн мэдээлье. Өнөөдөр оны тооч мэдээ Накаланд болсон үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя. Баярлалаа.